Цөлжилтөө тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын баг хурал нь 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд талуудын 16 дугаар баг хурал 2024 оны 12 дугаар сард Саудын хаант улсын Риад хотод болсон хуралд 45 мянган хүн оролцож 350 гаруй арга хэмжээ зохион байгуулж 39 шийдвэр гарсан байдаг. Цөлжилт газрын доротолтой тэмцэж буй улс орнуудын сайн туршлагуудаас суралцах, хөрөнгө оруулалт хийх боломжийг зарлаж, нөгөө талаас санхүүжилт хүсч буй орнууд нь хэрэгцээ шаардлага тодорхойлох зэргээр олон арга хэмжээ зэрэг болж байдгаараа талуудын баг хурал өөр өөрийн онцлогтой болдог. Сауди Арабийн хаант улсын засгийн газраас нодингийн өөрийнхөө хурал дээр 3 асуудлыг маш том болгож гаргаж ирсэн. За нэг нь шинжлэх ухаанд суурилсан дэвшилтэт технологиг ашиглаж цөлжилт газрын доротолтой тэмцэе. Энэ бол одоо энэ цөлжилтийн конвенцийн өмнөх талуудын баг хурлаар болж байгаагүй гаргаж байгаагүй санаачлага байна. За хоёрдугаарт нь бүхэл талын оролцогчдыг энэ хуралд оролцуулдаг байя. Хүүхэд залуучууд, иргэний нийгэм, төрийн бус байгууллага, хувийн хвшил бүгдийг оролцуулъя гэдэг асуудал байсан. За гуравдугаарт хувийн хвшилд албан ёсоор үүд хаалгаа нээсэн талуудын баг хурал. Тэгэхээр талуудын баг хурал болгон өөр өөрийн онцлогтой. 14 хоног Сауди Арабийн засгийн газар ийм 3 асуудлыг маш толгойлж манлайлж гаргаж ирсэн бол манайх бас л яг ийм асуудлуудаа гаргаж ирв. Талуудын баг хурал тухайн зохион байгуулагч орноос шалтгаалan өөр өөрийн онцлогтой болдог. Цөлжилт газрын дороотол гангийн асуудлыг шийдэх энэхүү талуудын 17 дугаар баг хурлаар манай улс 3 санаачлагыг дэвшүүлж байгаа бөгөөд 6 сэдвчилсэн өдөртэй байна. Тодорхойлбол газрын өдөр, усны өдөр, тэсвэрлэх чанарыг нэмэгдүүлэх өдөр, агаар хүнсний өдөр, санхүүжилтийн өдөр, хүний өдөртэй байхаар конвенцийн газартайгаа тохиролцжээ. Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын урай санаачлага сэдвчилсэн өдрийн талаарх мэдээллийг 2026 оны 1-р сарын 2-ноос олон улсад зарлана. Монгол улс зохион байгуулагч орны хувьд ямар асуудлуудыг илүү түлхүү COP17-гийн үеэр гаргаж ирэх вэ гэдгийг бол ярилцаад 3 санаачлага гаргаж ирж байгаа. Нэгдүгээрт Монгол улсын газар нутгийн 70-80% нь бэлчээрийн ангиллалд ордог. Дэлхий дээр бэлчээр бүхий улс орнууд 120 байдаг. За дээрэс нь дэлхийн хуурай газар нутгийн 50% нь бэлчээрийн ангиллалд байдаг. Энэ том орон зайг хэн төлөөлөх вэ гэхээр нүүдлийн соёл иргэншилтэй газар нутгийнх нь бараг ихэнх хувь нь бэлчээр ангиллалд байдаг. Монгол улс л энийг авч олон улсын давцанд гаргаж ирнэ. Тэгэхээр бид нар бэлчээрийн тэргүүлэх санаачлага гэдэг санаачлагыг боловсруулад эцлээд дууссан байгаа. Хоёр дахь санаачлага нь усгүй бол газрын асуудал ярих болохгүй. Усгүй бол их дэлхий сэргэнэ гэж байхгүй. Тийм болохоор гандуу хуурай бүсийг нөхөн сэргээхэд газар усны нэгдсэн менежментийг сайжруулах нь ашиглах нь гэдэг нэртэй юм санаачлага байгаа. За 3 дугаар асуудал нь байгальд суурилсан шийдлэр доктортой дэд бүтцийг хөгжүүлэх гэдэг санаачлага байгаа. Байгальтаа яаж уйлдуулан зохицуулах вэ? Байгальд яаж хор хөнөөл багтаа шийдвэрлэхэ гэдэг нэг юм санаачлага байгаа. Энийг илүү Монголын болон гадны хувийн хвшлийн байгууллагад байгаль орчны салбарт хөрөнгө оруулалт хийх үүд хаалгыг нээж өгөх боломжтой байдлаар бол тодорхойлохоор ажиллаж байгаа.